За сайн байцгаана уу? Ингээд Делюсийн цуврал дугаарын 4 дугаар хэлж байна. Өмнөх 2 дугаараар Спинозо тэгээд Бергсны тухай ярьсан. Энэ дугаараар бол Ницшегийн тухай ярих байгаа. За тэгээд Жил Делюсийн санааг ойлгохын тулд одоо энэ их гурвал гээд энэ гурван философчийн санаан дээр тогтож аягүй их ярьж байгаа. За тэгээд энэ хүмүүсийн санааг авснаар Делюсийн онтологийг ойлгох боломжтой болно. Тийм. Делюзийн онтологи гэдэг нь одоо ялгааны онтологи гэж яригдж байгаа шүү дээ. Difference гэж байгаа. Тэгээд тэр ойлголтын шууд аваад явна. Тэгээд Делюзийн докторийн дипломын ажлыг difference and repetition гэдэг. За орчуулбал ялгаа ба давталт гэж байгаа. Тэр нь хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Тэгэхээр ер нь бараг л тэр номны санаануудыг базж ярьж байна гэж ойлгочод болно. Тийм. Тэгээд Делюзийн онтологийг яг ингэж базж ярьсны дараа нэлийн абстракт дугаар л та. Гэхдээ дараагийн дугаарууд ч юм уу ер нь хизээ нэг цагт Делюзийг ярихад амар хэрэг болно. Тийм. За, Делюзийн ялгааны онтологт бол хоёр үндсэн зарчим байгаа гэж ойлгож байгаа. Тэр нь нэгдүгürt Делюз онтологийг бүтээлч гэж хардаг. Олж нээж байгаа ажил биш, бүтээлч гэж хардаг. Одоо шийд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр философч тэр нь өөрсдөө үнэн олж нээж гэнэ гэж боддог. Тийм үнэн гэдэг зүйл цаана байгаа тий. Нэг тийм трансцендент маягаар тэрийг олж нээж байгаа. Гэхдээ Делюз бол үгүй. Бид нар бол шинэ юм бүтээж нээж бий болгож байгаа гэсэн хандлагыг илүү авдаг. Тэгээ эрийг илүү тайлбарлана. За хоёр дахь хамгийн чухал зүйл бол identity гэдэг ойлголт байгаа. Тэгээд difference гэдэг нь илүү үндсэн ойлголт гэж ярьж байгаа identity-г бодвол. Тэгээд identity нь юу вэ гэхээр яг тэр ямарваа нэг зүйл угтаа яг юу юм бэ? Натур нь юу юм бэ? Эссенс нь юу юм бэ гэдэг нэг тийм хөдөлшгүй зүйл тогтоох гээд байдаг. Орлогыг хэлж байгаа. Тэрний оронд харин ч эсрэгээр ялгаа хөдлөсөн тийм зүйл. Гэтэ тэгвэл яагаад identity хэрэгтэй те? Яагаад ийм хөдөлшгүй зүйл хэрэгтэй? Тэгэхээр одоо ямар нэгэн зүйлийг тодорхойлохын тулд заавал нэг хөдөлшгүй тогтмол зүйлийг барьж авч тэгж хэлэхээс өөр бараг аргагүй байхгүй тий? Тэгээд ер нь ихэнх философи яг тийм дээр суурилсан байдаг. Аристотл, Платоны үеэс эхлээд тэгээд difference and repetition дээр амар олон философчд хариу өгдөг л дөө Делюз. Тэгээд тэрэн дээр нь дандаа identity дээр суурилсан онолууд байдаг. Хегелийн, Платоных тий. Тэгээд зүгээр жишээ авчлаа. За яг identity гэж юу юм бэ гэдгийг ойлгохыг оролдъё л доо. Яагаад хүмүүс identity хэрэглэх болсон юм гээд. Тэгэхээр яг Аристотлийн substance гэдэг ойлголт хэрэгтэй баг. Одоо Аристотлийн хувьд юм болгон тийм essence мөн чанартай байдаг тий. Жишээлбэл одоо юу гэдэг морь байх мөн чанар, хулгайнах мөн чанар, мод байх мөн чанар ч гэдэг юм уу. Тэр нэг тийм трансцендент мөн чанар яригдж байгаа шүү дээ тий. Тэгээд тэгжиж одоо хүн өөрийнхөө мөн чанарыг олох юм бол тэрэндээ зохицуулж амьдрах ч юм уу тий. Яг яаж амьдрах вэ гэдэг чиглэлийг нүгдэг. Тэгээд хамгийн гол зүйл нь энэ тийм тогтвортой зүйл хөдөлшгүй тий. Гэхдээ тийм зүйл нь угаасаа мэдээж амьдралд хэрэгтэй. Одоо жишээлбэл би энэ аягийг хараад энэ аяга нь аяга биш болоод байх юм бол амар хэцүү шттэ. Хэрвээ би энэ аяга нь яг байнга аяга хിവэрэ байна гэдэг identity оноож өгөх юм бол тэр нь надад хэрэгтэй. Тэгэхээр identity нэг бодлоор тэр зүйлийг тэр зүйл байлгаж байгаа зүйлийг л хэлж байгаа гэсэн үг. Тийм. Мэдээж ийм категоринууд бий болох хэрэгтэй. Тэгээд тэд нар мэдээж амьдралд хэрэгтэй байдаг. Тэг өдөр тутамдаа юм болгоно өөрчлөлтөд байвал хэцүү шттэ. Заавал оноож өгөх, хөдөлгөөгөө байлгах тийм ойлголтууд байнга хэрэгтэй тий. Одоо нохойг муурнаас салгах ч бас хэрэгтэй шттэ. Нохоон сайн, мууранд муу ч гэдэг юм уу. Тэгээд тэрэнд нь тийм ойлголт, концепц өгөөд тийм бий болгодог. Тийм. Тэгээд тийм болохоор уламжлалт философч ер нь тийм зүйлүүдийг олж нэхийг хэлж байгаа тийм үү. Одоо Платоны хувьд бол форм ч бас яг тийм essence маягийн transcendent ойлголт. Гэхдээ Спинозог санаж байгаа бол Спинозо ч бол immanent философч. Тэгэхээр тийм болохоор Делюз бол тийм transcendent юмд дурггүй. Тийм цаадах essence гэж байхгүй гэж хэлнэ. Тэгээд тийм олж нээж байгаа зүйл нь identity биш difference гэж хэлдэг байна. За тэгвэл difference гэж юу юм бэ те? Тэгэхээр ер нь ялгааг яаж тодорхойлж байгаа гэхээр ер нь ялгааг бид нар бодохдоо хоёр зүйлийн ялгаа гэж боддог те. Юмсан ялгаа. Тэгээд тэр хоёр identity-ний ялгаа гэж яригддаг шүү дээ. Жишээлбэл бор морь, цагаан морь тий. Энэ хоёр нь ийм хоёр identity-ний ялгааг бид нар ялгаа гэж хэлж байгаа. Гэхдээ энэ чиглэлийг Делюз эсрэгээр нь эргүүлэх гэж байгаа. Ялгаа гэдэг зүйл нь илүү үндсэн, identity нь хоёр дахьч тэрнээс гарч ирж байгаа зүйл
гэж хэлж байгаа. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр бүх зүйлийн ард ялгаа байгаа. Ялгааны ард юу ч байхгүй гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрнийг ойлгохын тулд ялгаа гэдгийг илүү процесс гэж ойлгох хэрэгтэй. Бергсон ярьсан шалтгаан нь цаг хугацаа ярьсан шалтгаан нь илүү процесс, цаг хугацаанд явж байгаа үйл явц илэрхийл гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь хараад байхад нэг хоёр төрлийн философичд байт юм шүү тий. Ер нь үндсэн философич бол илүү нөгөө нэг субстанц философичд гэх юм уу? Одоо юм болгоны бүрдүүлж байгаа зүйл нь цаана нэг тийм субстанц тий. Мод, нохоо, мика юу гэдэг бор өнгө гэл тэр чинь нэг тийм төгс субстанц хөдөлсөхгүй зүйл байгаа шүү дээ. Тийм. Тэр нь бол үндсэн. Гэхдээ difference бол хоёр дахь гэж байгаа. Гэхдээ за difference-ийн жишээнүүд авъя л да. Дэлгүүз яг difference өөрөө өөртөө гэдэг юм айгүй их яригддаг. Тийм, цэвэр difference гэж ярьж байгаа. Тэр нь бидний энэ нөө being гэдэг байгаа оршихуй гэдэг зүйлийнх нь яг зүрхэн тус газар нь байгаа гэж хэлнэ. Тийм. За тэгээд difference өөрөө ямар байгааг ер нь яаж бодох вэ? Ер нь зөвхөн бодож үзье л та тий. Бид нар identity гэж хэлээд байгаа зүйл нь тэтгэр зүйл нь цаг хугацааны туршид өөрчлөгддөг тий. За жишээлбэл уул гэдэг зүйл байна заяа. Уул гэдэг зүйл бол хизээж хөдөлшгүй юм шиг санагддаг та. Яг үндэ уул гэдэг зүйл нь амар удаан өөрчлөлтийн процесс байхгүй. Яг тэр өөрчлөлтийн difference өөрөө гэж байгаа. Тэгээд цаг хугацаа ярьж байгаа шалтгаан нь илүү цаг хугацааг илүү үндсэн гэж тавих юм бол өөрчлөлтийг илүү үндсэн гэж үзэх юм бол тэр уул гэдэг объект нь яг үндэ өөрчлөлтөөс үүссэн объект гэсэн үг. Тийм. Тэрнээс орон зайд байгаа объект биш цаг хугацааны объект гэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор тогтмол зүйл байхгүй. Тэгэд энэ гол санааг хамгийн анх бүр Heraklitus гаргаж ирж ирсэн шүү дээ Сократаас өмнө. Нэг амар алдартай хэлсэн үг гэдэг шүү дээ. Хүн нэг голдоо хоёр гიშгдэхүү гэд. Тэр нь бүх зүйл өөрчлөгдөж байгаа. Бүх зүйл аяандаа өөрөөрөө өөрчлөгдөж хувьсаж явж байгаа. Тийм. Heraklitus чинь болохоор яадаг баха. Нэг голын усанд хоёр орж болтгоо гэдэг нь өчигдөр орсон гол чинь өнөөдөр биш. Чиний орсон тэр гол чинь алидийн уртад өнгөрцөн. Тийм. Тэгээ бас нэг тийм өнгөө гэдэг чинь мэдгүй. Софистууд гэдэг нэг бас нэг философч байдаг шүү дээ. Тэг Heraklit нэг голын усанд хоёр орж болтгогүй гэсэн чинь софист нь ер нь бол санал нийлээгүй. Тэгээ маргааш нь ер нь бол Heraklit нэг софист хүнтэй очиж уулзах хэрэгтэй болсон. Тэгээд хаалганд төгссөн чинь би өөр чинь танихгүй мэн гэж хэлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь өөдөөс нь нэг голын усанд хоёр орж болохгүй гэд. Өнөөдөр би чамайг танихгүй гэж аахгүй. Тэр чинь яг үндсэндээ за гол гэдэг зүйлийг авъя заяа. Урсж байгаа гол энэ нь яг субстанц юм уу, процесс юм уу гэдэг асуулт явж байгаа хаа. Голын ус гэдэг нь тогтмол субстанц юм уу, хөдөлшгүй субстанц юм уу, өөрчлөгдөж байгаа процесс юм уу? Гэхдээ илүү процесс талыг нь илүү харуулж гисэн. Тэгээ энийг байгаль дэлхийд угаасаа харж болдсон шүү дээ. Байгаль дэлхий нуугдах дуртай гэдэг нэршил байдаг шүү дээ. Баян ингэж процесс явагдаж идэг, нуугдж идэг, гинт өөрийгөө гаргаж ирдэг ч юм уу. Тийм нэг байнгын тогтмол хөдөлгөөн. Тийм болохоор энийг нь difference гэж байгаа бас нэг шалтгаан юм шиг санагдсан. Тэгэхээр identity одоо уул гэдэг зүйл яг үндэ бидний ажилласан зүй тогтол нэг тийм доктортой болгож байгаа ойлголт маягийн. Гэхдээ яг үндэ юм болгоны ард difference байгаа гэдэг нь өөрчлөгдөж байгаа гэсэн санааг бас агуулж байгаа байх. Тэгээ өөр нэг бас энгийн жишээ нь математик дээр одоо нэг calculus дээр дифференциал яригддаг шүү дээ. Уламжлал авах. Тэр нь одоо fx гэдэг функцийн яг тэр нэг difference гэдгээрээ ялгааг нь ойлгох юм бол яг тэр шүргэгчийг нь ярьж байгаа байхгүй юу? Яг тэр өөрчлөлтийнх нь хурдтгал ч юм уу тэр нь яг юу юм бэ гэдгийг ярьж байгаа. Тэр нь яг чи хэрвээ дифференциалын тодорхойлтыг санаж байгаа бол ингээд функцийн хоёр утгын зөрүүг ойртуулж байгаа тэрнийг юуг нь ярьдаг. Гэхдээ тэр нь яг юу гэсэн үг гэхээр бид нар цэвэр шүргэгчийн талаар ярьж болно гэсэн үг. Цэвэр шүргэгчээрээ функцийг нь өөрийг нь бий болгож болж байгаа гэх юм уу? Тийм. Тэгэхээр ингэж яг дарааллыг нь бол сольж болж байгаа. Тийм. Цэвэр дифференциал, цэвэр дифференсийг өөр өөрт нь ярьж байгаа. Тийм. Тэгээ өөр бас нэг жишээ нь за аян нэргэх энэ чинь нэг үйл явдал болж байгаа шүү дээ, тийм. Энэ үйл явдал яг юу вэ гэдээ бодоод үзье л да. Энд чинь ерөнхийдөө тэнгэр газар хоёрын потенциал энергийн зөрүүнээс болж байгаа. Яг тэр зөрүү гэдэг нь үндсэн ойлголт гэсэн. Потенциал энерги нь нэг тийм өөрийн гэсэн identity хөдөлшгүй юм байхгүй шүү дээ. Тийм. Тэр зөрүү нь илүү үндсэн. Тэгээд энэ дээр бас өөр жишээ авч байгаа нөгөө нэг identity-ний цаана difference байгаа гэдэг нь identity-ний цаана
тийм банкын хөдөлгөөнд байгаа нэг тийм янз бүрийн хурдтгал температуртай юм байдаг гэд тэр нь одоо халуугаар, хүүтэйгээр, конденсант тийм олон зүйлд нийлээд хоорондоо мушигралтаад аянга гэдэг үйл явдлыг бий болгож байгаа гэж байгаа. Тэгээд бид нар тэрэнд нь зөвхөн нэр өгөөд тэрийг identity гэж бодоод байгаа. Гэхдээ яг үндэ энэ бас процесс аахгүй юу? Процесс нь илүү үндсэн гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд аянга гэдэг нь бидний зүгээр ажиглаж байгаа зүй тогтол. Тийм. Тэгээд яг энэс жоохон сэтээс хазаахад тэгэхээр ер нь ингээд иймэрдүү зүйлүүд identity-нууд бий болдог гэж бодоод тэгэхээр бид нар өөрсдөө хүртэл өөрөө гэж бодож явж байгаа зүйл нь бас бий болж байгаа гэж бодохоор ирсэн сонирхолтой. Бидний ухамсар нь бас ухамсаргүй биетээс би гарч ирж байгаа гэсэн сонирхолтой үзэл бас байж болно. Тийм. За бас нэг жишээ. Бас identity ягаад difference-ийг чухалчилж байгаа гэхээр за яг нялхуугтын жишээг бодъё л доо. Би бас Lacan-та дугаар дээр одоо real, symbolic тэгээд imaginary гэдэг 3 ордер байдаг. Lacan-ы psychoanalysis дээр бодит гэдэг нь хүүхэд бараг л төрхөөсөө өмнөх байдаг тэр ертөнцийг хэлж байгаа. Тэр ертөнцийг дэлгүүц бол цэвэр difference гэж хэлэх баг. Одоо за хүүхэд энэ хороо дээр төрлөө заяа. Нүдөө нийлээ. Ээж аваа гэж юусоо танихгүй байхгүй. Тийм identity тэр хүүхдэд байхгүй. Тэр хүүхдээ ажиглаж байгаа зүйл бол цэвэр өөрчлөгдөж байгаа зүйлүүд. Тэгээд тэр хүүхдээ аяанда тэгээд identity-г өөрөө зүй тогтол ажиглаж бий болгож байгаа гэсэн. Аавыгаа банк нэлээд одоо даарсан болохоор за энэ яг аав юм шиг байна ч гэдэм үү тийм. Тэгээ тийм болохоор давталт гэдэг санаа нь бас гарч ирж байгаа. Difference and repetition гэдэг дипломын ажил нь бас difference нь чухал ч гэсэн repetition нь бас чухал. Давталт өөрөөгөө ялгаа нь өөрөөгөө ингэж банк давтаж байгаа нь тэр нь нялх хүүхдэд зүй тогтол болж ажиглагдаж байгаа нэг жишээ. Тийм. Тэгэж identity-ийг сурж эхлээд хүүхд өөрийгөө хэн бэ гэдгийг хүртэл мэдэж эхэлж байгаа нь яг symbolic ордертой холбоотой. Яг юмыг бүтцэнд оруулж байгаа. Тэрнээс бол бүтцний цаадах зүйлд нь яг тийм цэвэр difference явж байгаа гэдэг санаа явж байгаа. Тийм. Тэгэд яг энүүгээр зүгээр Deleuze-ийг уншихаас өмнө бол бид нар identity-г анхдагч. Тэгээд difference нь бол дараа нь гарч иж байгаа юм шиг тийм ойлголттой байдаг шүү дээ. Тэгээд Deleuze бол difference нь төрүүлээд байгаа. Тэгээд identity-ийн дараа нь гарч ирж байгаа гэж ярьдаг. Тэгээд ер нь л Deleuze ч бас ер нь өөрийнх нь уран зурагч юм аа кино мино дээр ярьсан бичсэн номнууд байдаг л та эстетик талын юмнууд. Тэдэр дээр хүртэл цэвэр difference яаж харагдах вэ гэдэг талаар одоо харуулсан тайлбарсан байдаг. Жишээлбэл Francis Bacon-ы зургнууд дээр цэвэр difference яаж харагдж байгаа талаар яригддаг байхгүй. Francis Bacon-ы зурган дээр яг тэр имийг одоо representaц хийх identity үүсгэж байгаа. Одоо representaц гэдэг нь одоо ямар нэг юмар төлөөлүүлж байгаа шүү дээ тий. Уран зурагч одоо амар их төлөөлөл явж байгаа шүү дээ. За энүүгээрээ ийм зүйлийг илэрхийлж яах гээд дандаа identity яригч байгаа. Гэхдээ Francis Bacon-ы зургнууд дээр харахтаа Deleuze залалгүй энэ цэвэр difference харагдж байгаа маа. Яаж ийм representancаас гадуурх identity-наас хальж гарч ирж байгаа мэдрэмжийг урлагаар харуулж байгаа гэдгийг бас харуулж өгсөн. Тий. Тэгээд ер нь л базд хэлэхэд бол зөвхөн барууны философи бол яг үндэ яг юу доктортой байна вэ гэж илүү тэр нь илүү үндсэн ойлголт гэх юм уу? Яг юу трансцендент, юу мөн чанар вэ? Юу эссенс юм бэ гэж асуудаг. Юу яг натур юм бэ? Гэхдээ Deleuze бол тэр бол нэг сонирхолтой ш. Яаж өөрчлөх юм бэ те? Ямар нөөц болцоонууд байгаа юм бэ? Тэгээд тийм болохоор энэ талаараа ер нь зүгээр Ницшег амин сүсийг агуулж байгаа гэж хэлж болно. Тий. Ницше чинь ер нь Ницше чинь нөө Дионизыг амар ярьдэн шүү дээ. Диониз Аполло гэд бурхад байдаг. Аполло ч одоо логик эмх цагт дараа гэдэг бол Ницше чинь Дионизийн тийм дургсал илүү урлаг талын юмыг тодтогдог. Тийм. Тэр талаараа Ницшетэй амар их санал нийлдэг баха. Тийм. Тэгээд яг хоо identity гол нь бид нар нөгөөнийг үүрдэж оддог. Тэгээ дээр нь тэрэндээ айгу баригдаад байдагт л ер нь Deleuze амар дурггүй байдаг бах. Тэрүүгээрээ дэлхийн ертөнцийг бацах гад зэг тавих гад гэдэг юм уу суурийг бүтээх гээд. Тийм. Тэгэхэд бол Ницше бол нөгөөнийг being is becoming гэж хэлсэн байдаг шүү дээ. Байх гэдэг нь бий болох гэсэн утгатай. Тэгээ байх Deleuze бол энийг байнга бий болж байгаа гэдэг нь өөрчлөгдөж байгаа гэсэн утгыг илүү агуулсан. Тэгэхээр байх гэдэг нь өөрөө цэвэр өөрчлөлт, цэвэр difference.
цэвэр өөрчлөгдөж байгаа зүйл, тийм доктортой зүйл юусоо байхгүй гэж хэлж байгаа. Тийм. Тэгэхээр бидний харж байгаа бүх identity-ний цаана difference нуугдж байгаа гэдгийг бас айгу гол санаа. Тэр identity нь бий болдог, үүсч, ургаж гарч ирж байгаа зүйл гэсэн үг. Тийм. Тэгээд ийм болохоор энд ер нь Bergson-ы цаг хугацааны онол амар чухал байхаа. Тийм. За нөгөөний хөгжмөний жишээг авъя л да тий. Хөгжим чинь цэвэр цаг хугацааны явж байгаа зүйл шүү дээ тий. Тэгээ бид нар хөгжмийг сонсохдоо хизээч ингээ нотуудыг салгаж сонсдгоо тий. За энэ нотууд нь ийм identity нөттэй. Энэ яг 8 нот, энэ нот 16 нот ч гэх юм уу. Яг тэгэж задлж болно. Тэр чинь үндсэн ойлголтод биш гэж хэлж байгаа. Тэгээд тэр бидний санаж байгаа чижтэй анзаарч байгаа дуу муу ч юм уу тий. Бид нар identity өгч магадгүй. Тэр нь яг үүндээ тэр хөгжмийн урсгал явагдаж байгаа процесс нь бид нар зүү тогтлыг ажиллаж байгааг хэлж байгаа гэсэн үг. Тэр процесс нь тэр дуу гэдэг объектээ илүү бий болгож байгаа гэсэн үг. Тэгээ тийм болохоор бас ер нь жоохон юмны заагийг халиулж байгаа мэдрэмж төрүүлдэг гэж магадгүй. Декарт ч ер нь яад юм шүү. Бүх юмыг заавал хайрцаглах гэдэг юм шүү. За яг хоёр сабстанц байна. Тэгээд энэ миний ухамсар байна. Энэ нь яг бодтой байна. Энэ бодтой биш байна ч гэдэг юм уу. Тийм. Тэгээд бас нөгөөний оюун санаагч биенээс амар салах гэдэг та. Яг тусдаа хайрцаглах гэдэг байгаа оролдлого гэж би бол хараад байгаа. Тийм. Тэгэхээр Делюзийн хувьд болгүй яг ижил төвшний юм яригж байгаа. Спиноза шиг ямар шатлал байхгүй. Имманент. Тэгэхээр бие махбод оюун санаа хоёр нь тийм тусдаа зүйл бишээ. Нэг сабстанц, нэг натур, нэг байгаль дэлхийн зүйл, нэг зүйлийн илэрхийл, нэг процесс гэж хэлж байгаа. Бас яг үүндээ бас Дерридагийн хэлсэн шиг бидний хилэнд үнэхээр нуугдж байгаа гэдгийг бас Делюз нэлээд тодтогч өгдөг л доо. Одоо би ингээд нэг үг хэллээ за нохоо гэж хэлэнгүүт тэр нь яхааргүй identity-г ярьж байгаа гэж бид нар ойлгодог. Яг тэр үгийн утга нь identity-ний илэрхийлэлтэй. Гэхдээ ер нь үгийн утга хаанаас гарч ирдэг вэ гэд бодонгууд нөгөө нэг Saussure-ийн structuralism-ийн хэлний онол нь айгу том нөлөөтэй. Тэгэд ер нь бас Францын бусад философчдод хүртэл нөлөөсөн psychoanalysis хүртэл одоо Лакан Derrida хоёрт бол амар чухал. Тэгээд Saussure хэлэхдээ тэр үгийн утгачлал нь бусад үгнүүдийнхээ хоорондох ялгаанаас үүсэж байгаа гэж хэлдэг. Ялгааг илүү тодтогч байгаа. Тийм. Би одоо жишээлбэл цэнхэр гэдэг үг хэлнэ шүү дээ, тийм. Яг цэнхэр гэдэг transcendent form ч юм уу яг үгийн зоогцсон утга гэж байхгүй. Би яг цэнхэр гэдэг үгийг бусад эргэн тойрны үгүүдтэй нь холбож ойлгоно гэсэн. Цэнхрээс бусад үгүүдтэй холбож ойлгоно. Тэрнээс яг цэнхрийг тусдаа салгаж авч утга зоож чадахгүй нэг үгээр. Тийм болохоор энийг бас identity биш илүү difference гэдэг талын тодтогч өгсөн бас нэг жишээ хаа. За одоо тэгвэл за бүх юм difference гэдэг юм байж заяа. Бүх зүйл нэг гэдэг юм байж, immanence гэдэг юм байж, цаг хугацаа гэдэг юм байж. Тэгвэл бидний одоо бий болгож байгаа концепцууд байгаа шүү дээ. Янз бүрийн ойлголтууд. Тэдрийг яаж ойлгох юм бэ гэдэг асуултууд гарч иж магадгүй л дээ. Тийм. Тэрэн дээр бас нэг Делюзийн тодтогч байгаа зүйл нь философи гэдэг нь үннийг олж нээж байгаа хэрэг биш. Харин концепцийг үүсгэж байгаа, бий болгож байгаа, шинээр бий болгож байгаа бүтээлч үйл хэрэг гэж харж байгаа нь амар чухал. Тийм. Яг гэвэл хэрвээ бид нар юмыг олж нээж байгаа юм бол тэр нь дандаа identity байдаг. Тийм. Тэгэнгүүт Делюзийн хувьд концепц гэдгээрээ identity биш, тэр identity-гийн цаана нуугдж байгаа difference-ийг ярихыг хичээдэг. Тэгээд философи бол юмыг эмх зэгц дараад байршлалтанд оруулахыг хүсдэг тий. Эсвэл юмс болгон ямар байх ёстой юм тий. Эсвэл яг юу юм бэ гэдгийг асуудаг бол Делюз яг юундээ тэр бүх асуултуудыг хөдлөж байгаа. Тэр identity-нүүдийн цаана юу байгаа юм бэ? Яаж өөрчлөгдөж болох юм бэ гэдэг юмыг асуудаг тий. Дэлхийн ертөнд тэр чигтээ өөрчлөлт difference гэдэг учиртай болохоор. За тэгвэл л шүү дээ тий. За identity-г мэдээж концепцоор бол барьж болохгүй юм байна. Яг л identity-г барихын тулд identify хийх ёстой шүү дээ. Ямар нэг зүйлтэй адилтгах хэрэгтэй тий. Ер нь identity гэдэг чинь угаасаа адилсал гэсэн үг. Тэр нь бол угаасаа уламжлал философи. Гэхдээ Делюз ч юм бол identity биш difference-ийг олж нээх биш харин тэмтрэх хэрэгтэй гэж хэлж байгаа тий. Уламжлалт онцлогт болохоор одоо
ямар нэг концепт бүтээдэг. Тэнд одоо яг юу байгаа юм гэдгийг тодорхойлдог тий. Тэр яг юу юм гэдгийг тодорхойлдог. Харин за Делюсийн метод болохоор ерөөхдөө тэмдэглэлт хийх байгаа. Одоо жишээ нь эмчнэр хаана одоо яг өвдөлт байгаа, хаана гэмтэл байгаа гэдгийг илрүүлэхийн тулд одоо жишээ нь яг хүний гидсэн дээр энэ тэнд ингэж дарж үздэг тий. Тэгээд яг аль хэсэгт өвчтэй байгаа гэдгийг нь гаргаж ирдэг. Гэтэ шууд бол яг хаана өвдөж байгааг нь бол тодорхойлж чадахгүй шүү дээ мэдээж. Дарж үзчихэж л хэрэг олох боломжтой. Тэгээд за тэгвэл яг энэ тэмдэглэлт нь өөрөө тийм дуу хоолой өгдөг гэж үзэж байгаа. Тийм тэгээд энэ тэмдэглэлт нь одоо тэр гэмтлийг, өвчнийг өөрийг нь яриулдаг. Тийм гэтэ одоо өөрийнх нь үгээр биш нэг тийм сонин дуу чимээ өгдөг. Гэтэ ямар ч байсан тэр гарч байгаа дуу чимээ нь болохоор одоо яг өөр зүйлтэй андуурах боломжгүй тийм өөр цоошин тийм дуу хоолой өгдөг. Тэр нь нэг тийм танил биш сонин дуу хоолой. Яагаад гэвэл тэр бол identity биш difference ярьж байгаа. Тэгээ identity байсан бол мэддэг дуу хоолой сонсогдно гэсэн үг шүү дээ. Хэрвээ identity байсан бол би за энэ ийм юм байна. Энэ хавдар байна гэд шууд адилтгах байхгүй юу? Гэтэ энэ бол тэмтэрч үзэж байгаа болохоор нэг тийм сонин байрцахгүй дуу хоолой гарч ирж байгаа. Тэгээд одоо яг энэ тэмдэглэлт нь өөрөө уламжлалт философийн асуудал бол ерөөсөө биш байхгүй. Тэгээд тэмдэглэлт нь бол одоо юу ойлгохыг ерөөсөө чухалчилдаггүй. Эцээц identity ер нь яг үнэн доктортой зүйлийг олж нээх, identity-г олж нээх бол сонирм биш. Тэгээ уламжлалт философч ер нь юмыг заавал нэг тийм туйлын үнэн цаадах essence хөдөлшгүй юмыг олох гээд байгаа шүү дээ. Тэгээ эцээц identity-г нь олж нээх гээд байгаа. Тэр нь бол яг адилтгах, адилслыг нь олж байгаа гэсэн үг. Гэхдээ яг тэмтрэн гэдэг нь угаасаа тийм адилслыг олж нээхгүй. Яг ямар өөрчлөлт байгааг тэмтэрч тэрэнд нь дуу хоолой өгч тэрний нөөц бололцоог нь судалж тэгээд ямар сонирхолтой, хачирхалтай чухал юмнууд гарч болох вэ гэдэг юмыг асууна гэсэн илүү сонирхож байгаа. Тийм. Юу үнэн бэ гэхээс илүү юу байж болох вэ гэдэг асуулт зүрхэнд нь байдаг баг. Тийм. Тийм ч болохоор тийм Делюс ч яг юмны identity-г судлах биш юу энэ identity-г нь хувиргаж байгаа вэ гэдэг юмыг илүү судлах байхаа. Тийм болохоор Делюс шинэ зүйлийг бий бүтээх, шинэ концептуудыг бүтээх хэрэгтэй гэж хэлдэг. Тийм. Тэр нь одоо шинэ газар нутгийг нээж өгөх ч юм уу тийм шинэ нөөц бололцоонуудаар өөрийгөө туршилт хийхийг бас амар их чухалчилдаг. Тийм. Бас нөгөө номад гэж ярьж байгаа шүү дээ тийм. Нүүдэлчин философи гэх юм уу. Жохон манай талын хүмүүс. Тийм. Тэгээд бас яг эхний дугаар дээр нэг Фуко дээрээ хоёрыг ярьсан да. Тэгээд одоо Делюс бол ийм онтологийг бий болгочихж байгаа. Тэгээд энэ онтолог нь яг үүндээ нэг тийм байгаа юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх онтолог бол биш. Заавал өөрчлөлтийн чухал жарлж байгаа. Тийм болохоор identity баригдахгүй, ийм байдлаар баригдахгүй байгаа. Гэхдээ Фуко дээрээ хоёр бол үгүй онтологийг тэр чигт нь эсэргүүцсэн маягийн тийм хандлага авдаг л тоо. Тийм. Энэ гур бол жоохон өөр хэлбэрээр явж байгаа гэсэн. Тэгээд өмнөх дугаар дээр одоо Берксоныг амар их ярьсан да. Тэгээд энэ яагаад Берксон амар чухал вэ гэхээр бодоод үзэхээр бид нар цаг хугацаагаар бодох юм бол identity-ийн хоёр дахь чухалгүй. Яг үндсэн зүйл нь процесс өөрөө, өөрчлөлт нь өөрөө. Тэгээ virtual нь ингээд actual болж гарч ирж байгаа гэсэн шүү дээ, тий. Тэр чин цаг хугацааны тийм илэрхийлэл нь өөрөө difference өөрөө гэсэн үг. Тийм. Яг тэгвэл бид нар орон зайгаар бодох юм бол яг объект л бодоод эхэлнэ. Одоо чи жишээлбэл за чамаа ингээд нэг объект ингээд 3D объект байна гэж бодъё л доо. Тэгвэл чамд identity онооч өгч болно тэр объектэнд. Гэхдээ цаг хугацаагаар тэгж объект яригдахад бол өөрчлөлт нь л яригддаг. Тийм. Тийм болохоор нөгөө нэг Делюсийн virtual нь өөрийгөө actual болгодог гэдэг. Тэгээ яг үүндээ яг одоо цагт гарч иж байгаа actual нь virtual нь өөрөө ер нь difference л гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн өөрөөгөө actualize хийж тэгэж өөрчлөлт нь яг одоод гарч ирж байгаа actualize хийгдэж байгааг одоо цаг гэж нэрлэж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд ер нь яг actual virtual дээр өнгөрсөн цаг одоо цагийг амар их яригдсан л та. Тэгээд ирээдүйн цаг нь юу юм бэ гэж ер нь жоохон асууж магадгүй. Тэгээд ирээдүйн цаг нь бас өнгөрсөнтэйгөө төстэй шинж чанартай
гэж бас хэлтийм билээ. Гэхдээ тэр нь өнгөрсөн байнга өөрийгөө давтдаг гэсэн үг бол биш. Гэхдээ илүү ирээдүйн байнга буцаж ирдэг гэсэн утгатай. Байнга давтагддаг. Энэ нь яг тэр difference and repetition гэдгийн repetition буюу давталт гэдэг хэсгийг илүү тодтогч өгдөг. За энэ дээр хамгийн чухал философч бол Ницше. За Ницшегийн Eternal Return гэж байгаа шүү дээ, тий. Тэр нь яг Делюзийн уншилт бол жоохон хөрөлтөө яг өөрийнх нь хэлсэн санаа нь гэвэл бүх болсон зүйл чиний амьдралд тохиолдсон бүх зүйл байнга давтагдана гэж хэлдэг. Гэхдээ Делюзийн уншилтаар бол энэ давтагдж байгаа зүйл нь чамд тохиолдсон зүйлүүд тийм identity биш difference өөрөө давтагдж байгааг хэлдэг. Яг тэгэл Ницше ч being is becoming гэж байгаа шүү дээ, тий. Being гэдэг нь байх гэдэг нь өөрөө хувьсаж өөрчлөгдөж байгааг хэлж байгаа. Тийм. Тэгэхээр тэр давтагдж байгаа байнга буцаж ирж байгаа return гэдэг нь difference-ийг хэлж байгаа. Тийм. Тэр нь тэгэхээр нөгөө түрүүний Heraclitus-ын жишээтэй тастайхаа яг бүх зүйл хувьсаж өөрчлөгдөж байгаа урсгал ус шиг тийм талыг нь илүү барьж өгч байгаа байхаа. Тэгэхээр substance гэдэг нь өөрчлөлт гэсэн үг. Identity биш. Тийм. Тэгээд гол нь тэр ялгаа нь бас орон зайны ялгаа биш гэдгийг тодтогдох хэрэгтэй байна. За орон зайны ялгаа гэх юм бол за одоо Чивт 2 заяа. Чивт 2 ингээ ялгаатай орон зайны объектууд байгаа шүү дээ, тий. Тийм. Тэрийг нь ерөнхийдөө орон зайны ялгаа гэж хэлж байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьдах ялгаа нь арай жоохон өөр төрлийн ялгаа. Тийм цаг хугацааны хувьдах ялгаа нь орон зай дээр нэг оршин байдгүй. Тэгээд тэр цаг хугацааны ялгаа гэдэг нь илүү тэр virtual гэдэг нь хэлж байгаа хаа. Тийм. Тэгэхээр multiplicity тийм ирээдүйд байж болох олон боломжууд гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь яагаад ирээдүйд тийм олон боломжтой байгаа гэхээр ирээдүй өөртөө тэр difference-ийг нууж идэг. Тэгээд тэр difference нь өөрөөрөө давтагдж байгаа болохоор өөр зүйлүүд бий болох боломжтой болж байгааг multiplicity гэж байгаа хаа. Тийм. Тэгээд тэр нь actualize хийхдээ л яг нэг нь жоохон хөвж гарч ирж байгаа сонгогдож байгаа ч юм уу. Гэтэ банк multiplicity нь явж идэг гэсэн утга нь банк өөрөө дотроо тийм difference-тэй virtual нь өөрөө тийм difference-ийг агуулж явж байгаа гэсэн үг. Тэгээд тэр нь ингэж банк давтагдж байгаа гэдгийг л ерөөхдөө цаг хугацааг илэрхийлж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд энэ дээр бас Спинозагаа ер нь бас мартахгүй байх хэрэгтэй. Энэ давтагдж байгаа цаг хугацаанд бүгд immanent гэдгийг санах хэрэгтэй. Тийм. Тэгээ нэг ирээдүйн нэг тийм transcend хийсэн ч юм уу те арай өөр хавтгаа дээр байгаа гэж хэлж болохгүй. Өнгөрсөн одоо ирээдүйн бүгд нэг хавтгаа дээр яригдж байгаа immanent өөрчлөлт гэж болох хэрэгтэй. Тэгэд яг энэ өөрчлөлт гэдгийг бас ойлгохдоо өөрчлөлтийг жоохон сөрөг юмны эсрэг гарч ирж байгаа гэж ойлгодог гэж магадгүй. Гэхдээ Делюз бол өөрчлөлтийг өөрөө өөрт нь ярьж байгаа. Difference in itself гэж ярьж байгаа. Тэгэд Делюз бол энийг нь актив хүч гэж хэлж байгаа. Тэгээ энийг Ницше бол амар салгаж өгдөг л дөө. Тийм. Жишээлбэл одоо актив хүмүүс, реактив хүмүүс гэж нэлээд салгаж ярьдаг. Тэг ер нь хүнч гэлтгөө групп ч юм уу ямар нэгэн хүч тийм реактив, актив байж болно гэж байгаа. Энэ ялхаг ойлгох нь амар чухал. За актив хүчинд юу гэсэн үг вэ гэхээр актив хүч нь өөрийнхөө хязгаарт тултал явдаг гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө ямар ч өөр зүйлээс хамааралгүйгээр өөрийгөө бүтээн илэрхийлэх, өөрийнхөө заагийг давах зорилготой. Тэгээ тэр нь бүтээлч ерөөсөө юмыг бий болгохыг хүсдэг. Гэхдээ тэр нь яг замдаа таарлцсан дайсан нь бол устгах шаардлага гарч магадгүй. Тэглээгээд юм устгах зорилготой биш, яг үндэ бүтээж байгаа зорилготой. Тэгээд тэр нь яг өөрөөх нь гол үндсэн хүч. Тэгээд энүүгээр ч ер нь will to power гэдэг ойлголт байдаг. Ницше яг тэрийг хэлж байгаа. Өөрийнхөө илэрхийлэл болж байгаа. Гэхдээ тэнгүүд нөгөө нэг реактив хүч гэж байгаа шүү дээ, тий. Реактив хүч нь яг үсрэгээрээ юмыг нурааж унах, бутлах зорилготой. Тий. Актив хүч нь өөрийнхөө илэрхийлэл, өөрийнхөө юмыг хийгээ явж байгаа байхгүй. Тэгсэн чинь реактив хүч бол илүү тийм атаархлах юм аяг юм уу? Өөр нэг тэр зүйлийн юмыг эсрэг зүйл болж гарч ирж байгаа хүчийг илэрхийлж байгаа. Тэгэхээр ер нь тийм актив хүчний эсэргүүцэл маягийн. Тэгэд энэ дээр одоо жишээлбэл юу гэдэг одоо homosexuality шүү дээ, тий. Homosexuality-г хэрвээ актив хүч гэж ойлгох юм бол за homosexuality гэдэг нэг зүйл өөрөөгөө илэрхийлэх гэж байна. Ямар нөөц болцоо нуугдаж байна. Энэ нь яг юу юм бэ? Ямар дуу хоолой гарах гээд байгаа юм бэ гэж бодох бол реактив хүч нь одоо
жоохон шашны талын хүчийг хэлж байгаа homosexuality-ийн эсрэг. Реактив хүч бол энэ homosexuality гэдэг зүйлийн эсрэгцэж гарч ирж байгаа хүч гэсэн үг. Тэгэхээр яг homosexuality-ийн яг ийм байх ёстой гэсэн ойлголтын дээр гарч ирж байгаа. Тэгээд тэрийг нь эсэргүүцсэн хүч, яг эсэргүүцч тэмцэж гарч ирж байгаа. Бараг л тэмцээн гэж ойлгож болно. Тийм. Реактив нь байнга тэмцээнд оролцоод тэргүүлэх гэж явж байгаа гэх юм уу. Тэгэхэд актив хүч нь бол тийм тэмцээн биш, угаасаа өөрөө юм хийгээ явж байгаа гэсэн үг. Тэгээд яагаад ийм шашин машин одоо сүмийн жишээ авсан бэ гэхээр нөгөө Ницше ч бас тиймэрдүү анализ хийдэг. Шашинг яг тэгж ойлгодог хүнийг өөрийг нь гимшүүлэх гээд байна гэд яг тийм реактив хүчний илэрхийлэл нь яг сүм хийдэрч гэдэг юм уу те. Хүн чи ийм зүйлээс ангижрах хэрэгтэй. Энэний эсрэг, тэрний эсрэг, ийм байх ёсгүй, тийм байх ёсгүй гэдэг болвол Ницшегийн философи нь яг эсрэгээрээ актив амьдралын өөр өөрийнх нь бүрэн дүрэн илэрхийлэл ийм байх хэрэгтэй гэсэн актив хүч яг үндэ ямар нэг зүйлийн эсрэг гарч ирж байгаа зүйл биш. Гэтэ ямар нэг зүйлийн эсрэг юм хэлж шүүмжлэл мөмжлөлтөд амар шүүмжлэл мөмжлөн зүгээр замд нь дайралцсан нэг тийм саад маягийн юм болохоор л тэгж байгаа гэсэн. Тэгээд тэр энэ нь яаж холбогдож байгаа гэхээр тэр difference нь өөрөө актив гэсэн үг. Difference ийм юмны эсрэг ялгаа, ийм юмны эсрэг гарч байгаа ялгаа биш гэсэн үг. Тийм болохоор бас нөгөө нэг Делeuze бас Hegel-ийг эсрэг үздэг байхаа. Hegel-ийн диалектик чинь яг юмны нэг identity-гийн эсрэг гарч ирж байгаа өөр нэг identity юм шиг харуулдаг. Тэр эсэргүүцэл нь тэр бол reactive эсэргүүцэл. Гэхдээ энд active difference гэдгээр яг өөрөө явагдаж байгаа процесс маягийн яригдж байгаа гэж хэлж болно. Тэр процесс бол өөрөөрөө бусдад харьцуулахгүй. Тэгэхэд бол реактив хүчин заавал өөрөөрөө бусдад харьцуулж иж тэр зүйлийг эсрэг гарч ирдэг гэж байгаа. Тэгээд энэний бас нэг актив хүчийн нэг шинж нь туршилт гэдэг ойлголт. Бас одоо Делeuze одоо Ницшегийн туршилт гэдэг талыг нь илүү тодтогч өгч байгаа. Яг тэгвэл Ницше нэг тийм амьдралд болдог сайн дурын юмнуудыг амар их ярьдаг. Бүх юм чанс, яг юу болох нь үнэхээр байнга тодорхойгүй байдаг гэж хэлдэг штэ. Ихэнх хүмүүс тийм юмд дургу байдаг, бууж өгдөг ч юм уу. За тэгээд актив хүч гэдэг чинь яг үндэ Ницшегийн хувьд бол зүгээр амьдралын илэрхийлэл واخгүй. Амьдрал бүр амар хайртай. Амьдрал тэр чигтээ актив хүч гэж хэлж байгаа. Ямар ч тийм реактив байхгүй гэж байгаа. Тэгээ тийм реактив гаргаж ирж байгаа хүмүүсийн бидний өөрсдийнх нь бий болгож байгаа гимшлээс үүсэж байгаа. Нэг тийм өөрөөгөө эсэргүүцсэн, амьдралыг эсэргүүлсэн тийм заваа юмнуудаас үүсэж байгаа гэж болол Ницше хэлж байгаа. Тийм. Гэтэ Делeuze-ийн хувьд бол Делeuze Ницше хоёрын хувьд бол энэ өөрчлөлт нь аз жаргалтай өөрчлөлт гэсэн үг. Өөрөөгөө бүрэн дүрэн хүлээн зөвшөөрдөг. Энд бас multiplicity гэдэг ойлголт байгаа л доо. Тэр нь хид хідэн ирээдүйд байж болох олон боломжт нь бүгд аз жаргалтай. Бүгд актив. Ер нь бол Ницше бол аль нь ч байсан хамаагүй гэж аахгүй юу. Өөрөө туршилтаа хийгээд юу хурж ирнэ тэрийг хүлээн зөвшөөрнө л гэж хэлж байгаа. Тийм болохоор энийг актив гэж байгаа. Ямар ч эсэргүүцэл байхгүй бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөл аз жаргал гэдгээр амьдралыг тийм актив хүч гэж илэрхийлж байгаа нь тэр. Тийм болохоор Ницше яг хүнийг яг чөлөөлөх тал дээр нь амар их ярьдаг. Übermensch болох тийм реактив зүйлүүдээс ангижрахыг л ер нь бас Übermensch гэж хэлж байгаа хаа миний бодлоор. Нэг тийм амьдралыг үгүй хийсэн эсвэл доош нь дарсан тийм үнэт зүйлүүд байдаг. Тетраасаа ангижраад шин зүйлийг бий болгоод туршилт хийгээд актив хүчээ илэрхийлэх нь өөрөө баг амьдралын утга учир гэх юм уу. Тийм. Тэгээд энэ талаараа ер нь Спинозатай амар төстэй л доо. Спиноза ч одоо жишээлбэл бүх юмыг имманент болгож байгаа шүү дээ, тийм. Ямар ч шатлалгүй. Тэнгуут одоо морал яригдаад эхэлнэ шүү дээ. Тэр талаараа амар төстэй гэж ярьд юм лээ. Делeuze болвол яг тэгвэл морал гэдэг нь юу вэ гэсэн үгээр яг үнэндээ үнэт зүйлийн шатлал гэсэн үг. Зарим үнэт зүйл нь дээгүүр яригдах, зарим үнэт зүйл нь доогоор яригдах хэрэгтэй гэсэн үг. Гэтэ Спинозагийн хувьд тийм шатлалгүй болчоор бүх зүйл нь ижил төвшний болчихж байгаа, тийм. Одоо бүх атрибут нь ижлэгэн түвшний тэгээд бүх зүйл нь имманент нэг субстанц гэж ярьж байгаа нь ийм очиртай. Тэгээд энийг бол Ницше бас төстэйгээр амьдрал нь ингээд сайн болон хорон гэдэг категориор хорогдож байгаа гэж хэлдэг штэ. Тэр нь яагаад гэхээр энэ бас нэг амьдралын нэг шатлал үүсгэж байгаа байхгүй. Сайн болон хорон гэд сайн дээрээ хорон доороо тийм шатлал үүсгэснээрээ одоо Спинозагийн имманент философик жоохон баг зэрэг угсгсан маягийн болж байгаа. Тийм. Тэгээд
Тэгээ Ницше ч юм бол харуулдаг шүү дээ. Ер нь сайн болон хорон гэдэг чинь угаасаа нэг тийм онтологийн хүний натурыг илэрхийлсэн зүйл биш. Түүхийн явцад яаж өөрчлөгдсөн, яагаад ингэж гарч ирсэн. Тэгээд яг үндэ тэр нь реактив хүчээс гарч ирсэн гэдгийг Ницше бол харуулдаг. Хүмүүсийг өөрт нь гимшүүлэх гээд ямар нэг зүйлийг эсэргүүцэж дарах гэж гарч ирсэн хүч гэж байгаа. Тийм. Тэгээд ирэхээр хүн өөртөө гимшээд өөртөө баригдаж байгаа талаа илүү бариад ирэнгүүт Ницше амар дург болдог хаа. Яаж амьдрч болох вэ гэж асуухын оронд яаж амьдрах ёстой вэ гэсэн бүр тийм амар баригдмал заавал тийм байх ёстой гэсэн нэг тийм цаад transcendent essence хайж байгаа маягийн хайгуул болчих магадгүй. Тийм. Тэгэл философч ч ер нь тэгж боддог шүү дээ. Яг тэр essence-эл олчих юм бол тэгэл тэрнийхээ дагуу амьдрна гэдэг юм уу тий. Тэгвэл энд бол бүр тийм юм огт байхгүй бүр жинхэнэ бүх чиглэлд бүх зүйл нээлттэй байгаа гэж хэлж өгч байгаа гэх юм уу. Гэтэ яг нэг жоохон харахуй тал байгаа л да. Нөгөө нэг Ницше ч одоо бурхан өгцөн гэж байгаа шүү дээ тий. Тэрүүгээрээ одоо ингээ morality байхгүй болчлоо ч гэдэг юм уу тий. Тэгээд христийн шашны бурхныг л ерөнхийдөө ярьж байгаа шүү дээ тий. Тэгээд бас нөгөө Достоевскигийн хэлсэн шиг хэрвээ бурхан өгчих юм бол бүх зүйл боломжтой болдог гэд бүх зүйл зөвшөөрөгдсөн. Тэнгууд жоохон амар хайж магадгүй л дээ. Гэхдээ Делюз яг тэгэд орхитгүй. Яг бүх зүйлийг нээлттэй. За ингээ чи юу ч хийж болно. Бүх зүйл хамаагүй, бүх зүйл ялгаа identity байхгүй гэж хэлэхгүй. Спинозагийн хувьд этик байдаг гэж ярьдаг. Ёс зүй байдаг. Тэгээд тэр нь илүү яг тийм Ницшегийн übermensch талын ёс зүй юм шиг санагдсан надаа. Илүү актив зүйлийг яг илүү сайн зүйл. Тийм. Ницше ч гэсэн бас ерөнхийдөө сайн болон хорон гэж байхгүй. Сайн ба муу гэж байгаа шүү дээ. Тийм болохоор Ницше дээр ч гэсэн бас этик маягийн юм яригддаг хаа. Тийм. Тэгээд ер нь бас Спинозатай дугаар дээр ярьсан шүү дээ. Тийм. Спинозаг амар тийм гинэн тэгээд амар тийм spiritual хүн байсан гэд амар тийм бурхан хайрладаг гэд амьдралыг амар зөвтгсөн гэд тэр талаараа Ницшетай амар төстэй. Одоо Спиноза ч этик дээр ер нь бас пассив сэтгэл хөдлөлийн талаар ярьдаг юм шиг үлээ. Тэн дээр одоо ямар нэг зүйлийг үзээ ядах юм уу те уур хилэн мэлэнг амар их ярьдаг. Тэд нь бидрийг амар хааж өгдөг гэж хэлдэм билээ Спиноза. Тэр нь яг реактив хүч гэж ойлгож байна. Ницшегийн хэлсэн шиг тэр зүйлийн эсрэг, ийм зүйлийн эсрэг ч юм уу. Гэхдээ актив эмоц нь яг эргэн тойрноо ойлгосноор гарч ирж байгаа тийм зүйлийг хэлж байгаа. Энэ нь бол илүү актив ямар нэг зүйлийг буталж унгаасан биш илүү яг эргэн тойрноо илүү ойлгоснороо илүү бүрэн илэрхийлэх юм уу зөв илэрхийлэх гэсэн утгатай байдаг хаа. Тийм. Тэгээд гэхдээ надаас реактив гэдгийг ойлгохын тулд буддизм амар зүгээр хэрэгтэй юм шиг санагдсан. Жохо сэтвээс хазаахад. Одоо буддизм чинь бид нар ингээд байнга өөрийгөө хүлээст байлгадаг гэдэг шүү дээ тийм. Бид нар attachment үүсгдэг гэд. Тэр нь одоо бид нар одоо гоё мэдрэмж мэдрэхээрээ тэрийг байнга мэдрэхийг хүсдэг тийм. Тэгээд тэр зүйлдээ react хийж байгааг хэлж байгаа. React хийж байгаа хүч. Тэгээд муухай зүйл яг нь бол мэдрэхгүй байхыг хүсдэг тийм. Тэр зүйлээсээ зүгтааж байгаа бас react хийж байгаа. Ер нь аль аль нь reactive сэтгэл хөдлөл гэж ойлгож болно. Ер нь attachment нь яг reactive гэж ойлгож болно. Гэхдээ active emotion юм уу, active хүч нь яг үнэндээ тийм биш. Ямар ч юмд баригдахгүй, наалдахгүй өөрөөрөө илэрхийлж байгаа тэр хүчийг хэлж байгаа. Тийм. Хайр ч юм уу тийм. Тэгээд Спинозагийн бас нэг рационалист гэдэг тал нь энэ дээр жоохон харагдаг. Яг үнэндээ бид нар одоо тийм янз бүрийн одоо реактив сэтгэл хөдлөлүүд байгаа шүү дээ. Уур хилэн гуниг юу гэдэг. Тэдрээгээ репресс хийж дарахаасаа илүү тэдрээгээ илүү рационал сэтгэлгээгээрээ сайн ойлгосноор бид нар дэлхийн ертөнцөө илүү сайн ойлгоно. Тэгснээрээ илүү бурхныг илүү сайн ойлгоно. Тэгэхээр ийм нэг хоёрын оронд ийм реактив сэтгэл хөдлөлүүд тийм өчүүхэн зүйлүүд нь алга болоод илүү бурхантай илүү ойр харилцаатай илүү бурхны илүү хайрлна. Тэгээд бурхны хайрлна гэдэг нь угаасаа бүх зүйл имманент нэг зүйл яригдж байгаа болохоор дэлхийн ертөнцийн тэр чигтээ бүгдийг хайрлах. Тэгээд тэрнийх нь илэрхийллийг ярьж байгаа хаа. Тийм болохоор Спинозаг амар спиритуал гэж байгаа. Бурхнаар хүчилсэн эрэхтэй гэд. Энэ яг тийм актив хүчийнх нь илэрхийл. Тийм. Одоо ингээд онтологийн ярьсан болохоор дараа нь Thousand Plateau Center руу ороод яг жинхэнэ амьдрал дээр яаж энэ философи нь хэрэгжиж байгаа харангуут бас аман галахтай шүү. Rise on, body without organs,
өөр юу гэдэг. Line of flight, territorialization, deterritorialization. Тэг яг үүндээ урлаг дээр бас амар гоё гарч ирдэг тий. Кино минон дээр ч юм уу. Эсвэл Францис Бэкний зургнууд дээр. Тийм тэгээд ер нь хүмүүсийн боддог бодол өөрчлөгдсөн байгаасаа гэж бодож байна. Банк identity эсвэл төлөөллөөр боддог ч яг тэр бодох хэв маягийг гин жоохон доослогсон байхаа гэж найдаж байна. Бүх identity-ний цаана difference байгаа шүү л гэж хэлээ да. Difference-ийн цаана юу ч байхгүй. Difference-ийн цаана юу ч байхгүй.